Ардчилсан намын зүгээс өнөөдөр үнийн өсөлтийн асуудлыг хөндлөө. Тэд эрх баригчдад махны үн хэрхэн өсөж байгааг бодит байдлаар харуулах үүднээс чуулганы танхимын үүдэнд хоньны мах авчирч өлгөлөө. Үүгээрээ засгийн газрыг үр дүнтэй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхийг шаардлаа. Харин саадын нарын зүгээс махны үнийг өсөхгүй байх нь засаг дарга нарын хариуцах ажил гэж тайлбарлалаа. Нөгөө түгээр шүллэхий өвчнөөс үүдэн цаашид ч үн өсөх нөхцөл үүсч болзошгүй байгааг онцоллоо. 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан. 2021 он хэмжээ нь яг ингэж багасж байгаа байхгүй юу? 2 кг болж байгаа. Одоо 2026 онд 26 мянган төгрөгөөр 980 г мах худалдаж авч. За яг дараа жил эдийн засгийн хувьд засгийн газар яг энэ чигээрээ муу ажилласаар байх юм бол, эрх баригчид популизм хийсээр байх юм бол, сандал суудлын маргаан өрнүүлсээр байх юм бол бид нар яг үгээр хоосон ястаа үлдчих. Монголын ард түмэн ястаа үлдчих. Энэ бол бодит байдал юм аа. За харин эрх баригчдын зүгээс махны хомсдлоос үүдэлтэй үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс ч ирэх жилүүдэд нийлүүлэлтийн хомсдлоос үүдэлтэй үн өсөх шалтгаан дахин гарахгүй тулд одооноос нөөцийн мах бэлтгэлд анхаарах шаардлагатай гэж тайлбарлалаа. Нийслэлийн засаг дарга, аймаг орон нутгийн засаг дарга нар нөөцөө бүрдүүлсэн байсан бол хавар жил болгонд болдог үстэй нөгөө хавар болно, амар болно гэдэг шиг. Ингээд энэ удирдлагын шин чанартай хомсдол үүсдэг үед ажлаа хийгээгөөс олж ийм асуудал үүсэж байна. Түүнээс гарч ирсэн хөдөөж хүн сайд одоо энэнийг зохицуулах гээд бүх асуудлаараа л явж байна. Тэгвэл энэ чи яг өндөө л хөдөөж хүн сайдын асуудал биш байхгүй. Аймаг орон нутгийн асуудал. Цалин тэтгэврээр бид нар уралдаж нэмээд ээж болохгүй. Нөгөө талдаа махны үнийг тогтвортой барьдаг механизмаа бид нар ажилуулах хэрэгтэй. Зайлшгүй. Энэ бол зайлшгүй зүйл ш. Одоо төр бизнесийн чөлөөт байдалд оролцоод байна гэж ярьдаг хүмүүс байдаг биш ээ. Энэ цөөхөн хаамтай энэ улс маань зарим ядаж тавхан нэр төрлийн мах, гурил, элсэн чихэр, цагаан бодоо эдгээр үнийг тогтвортой хийх хөөрөгдөхгүй байх дээр нь интервенц хийдэг нөөцөө бүрдүүлэх ёстой гэдэг зүйл нь яг өнөөдөр энэ болж байгаа юм. 6 сард асуудал биш. Яг өнөөдөр ирэх жилийн нөөцний махыг яах вэ? Малчнаас шууд хэрэглэгчд хүрэхэд ямар одоо зохион байгуулалт хийх вэ гэдэг энэ асуудлыг одоо илүү ярмаар байна. Тэгэхээр хаа шүүмжлэл нь бол зөв. Махны үн өссөн үнэн. За түүнчлэнгээ шүлхийн өвчний дархалт гарсан нь дотоодын болоод гадаадын зах зээлд гарах махны экспортод сөргөөр нөлөөлж цаашдаж үн өсөх эрсдлийг дагуулад байгааг онцолсон юм а. Иймээс ч хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний тодорхой хангамжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулна гэдэг тайлбаруудыг өгөөд байна. За гэхдээ хизээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй дээр бизнесийг чөлөөлөх, эдийн засгийн эрх чөлөөг олох үндсэн бодлоготойгоо зөрчилдөхгүйгээр гац шийдлээ олж чадах уу гэдэг нь анхаарлын төвд байна.